Таны найз залуу эсвэл нөхөр таныг хуурч байгаа эсхийг мэдэж болох 7 шинж тэмдэг. За өнөөдөр аимшигтай гол сэдвээр ярина. Таны найз залуу эсвэл таны нөхөр таныг хуурч байж болзошгүй гэлтгэх 7 шинж тэмдэг. За өнөөдрийн мэдээллийг болохоор эдгээр улсуудын мэдээллүүдээс базаад нэгтгэхэд бэлдсэн. За энэ дундаас маш олон шинж тэмдэг мэдээж байсан. Тэр дундаас нь би хамгийн олон давтагдж яригдсан 7 шинж тэмдгийг л одоо өнөөдөр ярих гэж байна. Тэгээ үргэлжлүүлээд энэ талаар бас сонсомоор мэдмээр ах юм бол доор тавьсан линкүүдээр нь ороод үзээрэй. За шууд үнсэн ярианд оръё. Хуурч байж болзошгүй гэдгийг илтгэх эхний шинж тэмдэг болохоор гар утасны асуудал. За тэгээд ширээ мөрөөр хамт хоол идэж байхдаа энэ тэнд байхдаа гар утсаа дээшээ биш доош нь харуулж тавих. За тэгээд notification-ууд ирэхдээ текст хэлбэрээр юмнууд ногт харагдахгүй зүгээр notification гэдэг дутуу мэдээлэлтэй харагддаг болох. Өмнө нь хаа сайгүй энэ тэнд эл хуйл ингээл байгаал хүүхдүүд нь тоглодог эсвэл тантай үерхдэг бол утас нь ингээл байж л байдаг байсан бол утас нь гинэт ингээл байнга өөрт нь байх. 0 орохдоо авч явах, усанд орохдоо авч явах. Ер нь ингээл утсаа байнга ингээл өөртөө ойрхон авч явах. За тэгээд утас нь кодгүй байсан бол кодтай болох, өмнөх кодыг та мэддэг байсан чинь кодоо солисон байх гэх мэтчлэн. Утастайгаа харилцаж байгаа байдал нь огцом өөрчлөгдсөн бол. За судалгаагаар болохоор араар тавьсан эрэгтэйчүүдийн дийлэнх нь гар утастайгаа харилцаж байгаа харилцаа нь өөрчлөгдсөн байсан гэсэн байна. Бүр судалгаагаар заяа. Одоо энэ хүмүүсийн хэлж байгаагаар номер 1 шинжин шүү. За хоёр дахь нь одоо бухимдах. Ер нь ингээл уурлах, бухимдах, таныг буруутгах. Сэтгэл зүйн шинжилгээ ухаанд болохоор энийг projection буюу бусдад бурууг наах, нялзаах гэж ярьд юм байна л да. Тэнгүүд юу болдог вэ гэхлээр зүгээр л орой хідээс ирэх юм гэл тэнгүүд чи намайг хянах гэлээ. За эсвэл хаана байгаа гэд ярих юм бол чи намайг хардаад байгаа мó? Чист намайг өөрийнхөө өснөр байлгах гэлээ чи намайг хянж байна. Тэгэл одоо өөрийнхөө хийцэн гэмтэй үйлдэлээ нуун дарагдуулахын тулд юмыг хит дэгстүүлж боддог зүгээр л хэлсэн үгийг нь хартчихсан юм шигээр одоо таныг өөрөө өөрт чинь галзуу юм шигээр итгэж үнэмшүүлэх гэж оролдох. Миний үзэмжлэг дээр нэг жишээ дурддаж байгаа байхгүй юу? Тэсэн чи тэрний ямар жишээ вэ гэсэн чи нөхөр нь эхнэрийн зүгээр л нөхөрлөгөө уцтаад хараа хизээ ирэх юм бэ гэж асуусан юм байна. Тэгсэн чи намайг ингээл байнга хяндаг, цагтдаг. Чист намайг хардаад байгаа мó? Чист надад итгэдэггүй өстэй чи юу нэ айгүй хэцүү энэ гээд зүгээр л тэр үгнээс болоод бөө хэрүүл болоод жинхэнэ далим тэгээ уурлаг гараа явцсан гинэ гарч яваад нөгөө хүнтэйгээ уулзсан. Одоо нэг жишээ бодит кейсийг жишээ болгож ярихад л тэгж байгаа байхгүй. Жохон ч гэсэн хардаад хэлсэн үгийг нь байн харддаг юм шиг чи намайг зовааж гин чист харны өвчтөй юм уу ч гэдэм үү те. Ингэж одоо дэгстүүлж одоо цаанаа өөрөө бол ингээд буруутай зүйл хийсэн байгаа ч гэсэн одоо мэдчихвэ дээ гэж айсандаа болоод чи бол юм муу хүн чи намайг зоваадаг чи бол буруутай гэж одоо тийм харилцаа хандлагаар харьцах гинэ. Дараагийнх нь өмнөх ердийн байх үеийнхэн зан авир цагийн хуваар огцом өөрчлөгдөх. Гинэт өөртөө ингээл амар их анхаарах. Одоо өнөртөө бас мусаа солихч байд юм уу? Амар их өөртөө гадаад өнгө үзэмжиндээ одоо маш ихээр анхаарал тавьж эхлэх. Одоо цаг илүү оройтож ирдэг болох. Тэгээд тэр шилтгааны болохоор амар ажилтай байна. Өнөөдөр найзуудтайгаа уулзсан, өнөөдөр ажлын юм асуудалтай ч гэдэм үү. Тэгсэн ирнээсээ үүнтэй нэмэлтээр юу аваа гэхээр өөртөө илүү их анхаардаг болох, харьцаатай болох. За тэгээд шин сонирхол хоббитэй болох гэж байгаа байхгүй юу? Цагийн үеэр нь өөрчлөгдөд шинэ сонирхол хоббитэй өөр зүйлд бас цагаа зарцуулдаг болох. За энэ дээр бас авсан бодит кейсийн жишээ юу ийсэн бэ гэсэн чинь одоо нэг айлын нөхөр нь ингээд үг хэллэгний хувьд хүртэл өмнө нь ярьж хэлж байгаагүй тэмшээс содон үг хэллэгээр ярьдаг болоод амар өөр төрлийн хөгжим сонсдог болсон гэж байгаа байхгүй. Тэгэл хувцалтандаа амар анхаардаг болоод амар өнөртөө бас засдаг болоод тэгэл нэг шин төрлийн спортоор хичээлдэг болсон юм байна. Ингээд энэ нөхцөл байдал нэлээд хэсэг хугацаанд өнгөрсний дараа одоо тэр залуу болохоор эхнэрээ араар нь тавьсан бас баригдсан байгаа. Тэгэхээр нөх хүнээс одоо өөрийн мэдлгүй ингээ огцом зан авирын өөрчлөлт болон цагийн хуваарийн өөрчлөлт ингээ зэрэг гарч байгаа юм бол энэ бас нэг шинж гинэ.
лашрамд эсвэл ихтэй хосуудын амьдралыг харуулсан бүр тэр тусмаа хосуудын дотн харилцаа буюу секс коучинг зөвлөмжтэй ийм эротик зохиол хосын жоор нэмэх 21 насанд хүрэхчдийн ном маань сонсдог аудио либрээр бэлэмэлсэн байгаа. Бити гайхаарэ. Би уншиж байгаа шүү. Зөвхөн насанд хүрэхчтэй шүү. Би доор комментээр линкийг тавьчих. Сонирхоод үзээрэй. За дөрөв дэх шинжээ. За мэдээж сэтгэл санааны болон бэлгийн харилцааны хүнд ирэл. Өмнө нь тэрвэрдэг үнсдэг хилдэг байсан зүйлсүүд нь багасах, болох. Өдөр тутмынхаа сонин сайхнаа хуваалцдаг байсан чинь бүр болох. Тэг хамт байгаад байгаа ирнээсээ, амьдраад байгаа ирнээсээ сэтгэл санаа нь өөр газар байгаа юм шиг. Жишээлх юм бол ингээл хамт хоол идэл сууж хахад одоо сэтгэл санаа шал өөр газар эсвэл уцаа ухаа сууж аах. Юм ярихаар гэл товч яриад нэг тийм яриха болох. Эрэгтэй хүнд мэдээж эмэгтэй хүн шиг ч гэсэн бас адилхан ярилцах, ойлголцох хэрэгцээ мэдээж байгаа. Гэхдээ энэ хэрэгцээг танаас авч хангахгүй байгаа буюу өөр хинэгнээс аваад хангагдаад болоод байгаа. Тийм учраас гэртээ ирээд тантай харилцахдаа хүндий харилцах, барагтаал ярилцахгүй байх, өмнө нь хилдэг, тэрвэрдэг, үнсдэг байсан тэр зүйлсүүд нь байлах. Энэ шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй мэлээ. За тэгээд дараагийнх нь болохоор санхүүгийн хувьд одоо өмнө нь байгаагүй гинтийн өөр зардлууд гардаг болох. Санхүүгийн хувьд одоо илтэд анзаардаг гэж шүү. Одоо үдсэн эдгээр улсуудын яриан дээр бол санхүүгийн асуудлыг бас амар тусгайлан гэж онцолж ярьж илээ. Одоо хамтран амьдарч байгаа үргэлж байгаа залуучууд хоорондоо би хэдэн төгрөг олдог, би ямар шууд зарлагтай байдаг. Ерөнхийдөө хан мэддэг байхад санхүү нууцлаг, илүү улам л нууцлаг болох, тодорхойгүй байх, за илүү их зарлагтай амьдрах. Ер нь энэ дийлэнх тохиолдлуудад тохиолдсон шинж тэмдгийг гинэ. Одоо 6 дахь нь энэ болохоор хит их халамж буюу гэмшсэн сэтгэл. Тань ингээл юу ч болоогүй байжс гин танд ингээл амар үнэтэй биелэг авч өгөх. Эсвэл хитрхи их танд туслах. Өмнө нь нэг тусалдаггүй таны юмд оролцоогүй байснаа гинт юмнуудтай амар оролцоотой болоод эсвэл танд гинэтийн сюрприз яриад бэлэг мэлэг өгөөл. Ийм шинж тэмдгүүд бас арааш тавьсан эрэгтэй хүмүүст айгүйх гарсан байдаг юм байна. Яагаад вэ гэхээр хийсэн үйлдэлтэй гэмшиж байгаа эрэгтэй хүмүүст энэ шинж тэмдгүүд айгүйх гардаг юм байна л да. Буруу зүйл хийсэн гэдэг мэдж байгаа учраас ямар нэг байдлаар өөр нэг зүйлээр тэр буруугаа цайруулах гэсэн үйлдэлүүд ингээд өөрөө мэдлгүй хийгдэт идэг гинэ. Одоо энийг болохоор арааш тавилтын гэмшил гэж нэрлэдэг юм байлээ л дээ. Тэнгүүд нөхөр нь гинт амар халамжтай болоод одоо гэр оронд айгүй цаг маг гаргаал тэгэл гэр бүлтэйгээ хамт байгаал гэр оронд хоол унд тэгэл айгүй сэрхий байсан гинэ. Эсрэгээрээ тэр нь хийсэн үйлдэлтэй гэмшээд одоо өөрийнхөө хийсэн зүйлээ ил одоо зоригтойгоор хэлж чадахгүй ч гэсэн одоо үйлдэлээрээ ингээд буруутай гэдгээ илэрхийлээд харамсаад гэмшээд юм үйлдэл хийгээд идэг гинэ. Тэгээ ийм тохиолдлууд бас айгүйх байдаг гэсэн. За хамгийн сүүлийнх нь болохоор зүн савин. Одоо тэр хүнээс илэрх биш танд мэдрэгдэх. Яагаад зүн савиндаа энэ хүн яг намайг хураадах шиг байна гэдэг мэдрэмж хүнд төрдөг вэ гэхээр хүний тархины мэдээлэл боловсруулах даалт механизмд нөхрийнх нь эхнэрийнх нь биеийн хилэмж, ярьж байгаа яриа, гаргаж байгаа үйлдэл зэргийг таньж ялгаруулад боловсруулад хүнд өөрт нь ийм мэдрэмж зүүн савингийн мэдрэмжийг төрүүлдэг гинэ. Энийг хийж байгаа гэхээр таны тархи, бидний тархи. Одоо та шууд хараад ойлгохгүй байгаа ч гэсэн таны тархи даалт ухамсар тэрийг мэдээллийг боловсруулж аваад тэгээд танд тэр одоо мэдрэмжийг өгдөг юм байна. За жишээлбэл одоо ингээл тийм зүйл болсон юм болов уу да гэсэн нэг ч сэжүүр баримт байхгүй хахад өөрийн мэдлгүй нэг л биш байна гэдэг энэ мэдрэмжийг зүүн савингаараа мэдрэх. Тэгээ ерөнхийдөө бол зүүн савин гэж нэрлэдэг байгаа боловч нөхрийнх нь, найз залуугийнх нь гаргаж байгаа зан характер, үйлдэл, биеийн хилэмж, үг хэл энэ бүхнийг тарих өөрөө боловсруулад танд төрүүлж байгаа даалт механизм юм байна л да. За тэгээ ерөнхийдөө бол өөр зөндөө одоо ингээм шинжүүдийг бас дурдаад ярьсан боловч хэвшлэн бүгд л яг энэ давтагдсан яригдж байгаа эдгээр зүйлсүүдийг нь би шүүж аваад танд хуваалцсан. Эдгээр улсад болохоор зөвлөختөө одоо эдгээр шинжүүдээс нэг нь байхад хоёр нь байхад хөөх энэ намайг араач тавьсан юм байна. Энэ яг тэгчжээ гэж бас бодож болохгүй гэж анхааруулж илээ. Энэ улсад болохоор өөртөө хийсэн судалгаа, хоримтлагдсан туршлагаа хуваалцж байгаа. Түүнээс л яг таны найз залуу, таны нөхөр яг ингэсэн бол араач нь тавьсан байна гэж баталж бол хэлээгүй. Тэгэхээр энэ саяны ярьсан зүйлүүдээс нэг нь хоёр нь гурав нь ингээд байгаа юм шиг тань санагдангууд өөстө яг би мэдлээ ч гэх юм уу тэгж бас хөнгөө хандаж болохгүй шүү. Өөрчлөлтүүд илтэд олон шинжээр илэрч байх юм бол магадлалтай гэж яриад хэлсэн шүү. Тэрийг нь бас анхааруулж хэлье.